Тэгэхээр энэ удаа review хийх гэж байна. Unbox хийх юм аа. Unbox хийсэн болохоор шууд review болох гэж байна. Review гэдэг нь одоо яг unbox хийсэн юм дээр дүгнэлт хийнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо дүгнэлт хийгээд ярилцах зүйл маань бол энэхүү камерагаа тэгээд энэ яг жижигхэн камер ч одоо яг ямар утга учиртай камер юм бэ бодож ивэл хариулъя. Энэ бол бараг л влогонд зориулсан. Ийш тийш авч явхад давсаархан хэрнээ жижигхэн гэсэн ч хүчирхэг камер аа. Тэгээд энэ камер бол яг одоо минийх болсон. Энэ камерны өмнөх загварыг барьдаг байсан юм аа. Энэ бол G7X буюу одоо G7X Mark 3 гэдэг камер байгаа. Би болохоор Mark 2-ын 2 жилийн өмнө ашигладаг байсан. Mark 2-аа дахиж авдаг юм бэл эсвэл нөгөө арай G6 G5X энэ камер нь янз янз байдаг хгүй өөр том жижиг арай хямдхан ингээл. Тэгээ хямдхны сонирхоод нөгөө Canon Mongolia руу очсон чинь IT store цэг юм нэгээ тамт болон ингээл над руу ингээл ноутбук unbox илгээгээл янз янзын болоод байсан шүү дээ. Тэр чинь IT store юм байна. Тэгээ IT store-ын хүмүүнтэй таараад тэгээ явж яагаад энэ камерыг ингээ бичлэг хийдэгт чинь дэмжиж өгөө. Влог чинь дэмжиж өгөө. Харин оронд нь яг энэ камерны талаар үнний худлын нуухгүйгээр ингээд ревю хийгээд өгөр, unbox маяг юм хийгээд өгөр гэсэн. Тэгээд би одоо худлаа ярихгүй. Би бол одоо яг үннийг хэлнэ. Одоо энэ камер болж бүтэхгүй юм байл, болж бүтэхгүйг нь хэлнэ. Болж бүтчихвэл болж бүтчихээг нь хэлнэ. Тэгээд ийм камертай болсон хэвээр ёндоо шинэ жилийн бэлэг хэвээр янз юм байна нэрээ. За түрүү хэлсэн энэ бол бараг влогч зэрүүлсэн камер гэж хэлсэнтэй. Тэгээд дээрэс нь нэмээд аялагчд дээрээс нэмээд энэ тэрүүгээр явж бичлэг хийдэг хүмүүст, зураг авдаг хүмүүст бол амар тохиорсон камер байгаа. Яаж вэ гэх юм бол би одоо бодит туршлагаас овоолцъё л та. Би 7 сард Хонконг явсан шүү дээ. Хонконг яваад ингээл гоё юм үзэл ингээл парк маркаар тоглоод ингээл явж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ одоо энэ бичлэг хийж байгаа том камерыг ингээд цүнхтэйг авч явж байхгүй ингээл амар гоё инээцээ. Тэгэл гоё юм болонгот би камера гаргаж ирээ линзийн нугсаргаал микийн залгаал цэнэглэгчийн ягаал батарейг нийгээл маа гараагаад бичлэг хийх гингөт бүх юм болоод дууссан. Тэгвэл хажууд явж ирснийг Европ бач гашууд карманаас амар дөг царай гарангуутай иймэрхүү жижигхэн камер гаргаж ирэл маа асаагаал шууд ингээл бичлэг хийгээл миний нөгөө нэг хийж байгаа юм чинь шууд ингээд аваад бүтнээр нь ингээд бичлэг зургийг нэг яваад байгаа хөөх. Тэгэд би яг тухайн үед бол за влог хийхэд бол яалчгүй жижигхэн камер илүү байд юм байна гэдгийг ухаарч авсан. Тэгэхээр та нарын влогны жижигхэн камер ч юм уу те иймэрхүү энэний өмнөх юм уу дараагийн загвар. Одоо энэ бол G7X гэхээр өмнөх хойд загвар нь G5X G9X гэл 1 сая 2 сая 3 сая гэл янз янзын сонголттой байдаг л дээ үний хувьд. Тэрийг сонирхчих бол яг үндэ IT Star цэг юм руу ороод үзээрэй. Ягаад гэх юм бол энэ нөгөө шинэ жилийн сагсуу хямдрал гэдэг нэг хямдрал нь явагдаж байгаа. Бараг бүх юма 50% хямдралцоотой. Албан ёсных гэхээр тэгж амар хямдараад өгдөө мэдхгүй. Ямар ч байсан албан ёсных гэхээр хүмүүс бас нөгөө яагаад гэдэг л та. Арай үнэтэй гэж бодоод байдаг. Яг үнэндээ үгүй байдаг. Amazon руу ороод та нар Canon-ы камерыг хаагаад одоо энэ IT Store цэгийн руу ороод харьцуулаад үзээрэй. Бараг энтхэн бараг хямдраад одоо бараг хямдхан болцсон байгаа. Тэгээ дээрэс нэг санал болгох нэг хямдрал нь юу байсан бэ гэвэл IT Store цэгийн руу оронгууд нэг влог хийдэг хүмүүс дээрээс нэг хөр хямдрал байсан л та. Mass 50 bundle 1.0 гэж аахгүй. G9X гэдэг хөлбөр байгаа юм байна. Тэгээд зөөврийн фото принтер гэх юм уу да. Тэгэхээр одоо ийш тийшээ ингээ аялж маялдаг юм байлаа гэж хад G9 гаргаж ирээл зураг аваад бичлэг хийжсэн гэнт зургаа шууд цүнхэн дотроос хэвлэх юм аашийн. Тэгээд энэ дээрээс нь 50 ширхэг цаас масын дагалдуулаад өгд юм байна. Тэгээд энэ камерыг би бас амар санал болгож байгаа. Хүмүүс тэгээд влог хийн ингээд ингэн мэнгэн ихтэй заавал нөгөө 2-3 саяын амар үнэтэй камернаас эхлэх гэдэг. Үгүй та зүгээр энэ одоо энэ хямдарсан байгаа камер ч юм уу одоо G9X Mark 2 гэдэг энэ камернаас эхэлчихэд бол нэрээ асуудалгүй. Тэгээ заавал бас влог хийдэг хүмүүс энийг авах шаардлагагүй л дээ. Түрүү хэлсэн аялдаг хүмүүстэй. Тэгээ дээрээс нь том юм дургу одоо чинь техник технологи хөгжиж байгаа бүх юм жижиг болж хахад том юм сонирхдаг хүмүүс байж болно. Тэгээд энэ камер маань өөр ямар ич хиттэй ингээд онцгой камер гэх юм бол түрүү хэлжсэн би Mark 2 буюу өмнөх загварыг барьж исэн болохоор амар ялгааг нь мэдчихэж байгаа. Mark 2 дээр нь микний оролт байдаггүйсэн. Одоо энэ бол микний оролттой. Мик залгаад ярихаар холоос ярьсан ч чимээгүй ингээд багаар аяархан ярьсан ч гэсэн яриг чинь хүлээж авдаг. Тэгэхээр амар давуу талтай. Тэгээ өмнө нь микний оролт байхгүй болохоор жоохон асуудалтай байдаг гэсэн. Тэгээ дээрэс нь энэ G7X гэдэг камер нь өөрөө амар юу л да. Амар гэрэл гээ их хүлээж авдаг. Одоо ингээд харанхуу гэрэл муутай орчинд хүний нүднээс илүү харж явах жишээтэй те 1.8-аас 2.8 апертуртай гэдгээсээ болж байгаа юм бол апертур гэдгийг нь юу гэдгийг тайлбарлах гэхээр одоо камерны хичээл арга шаардлагатай болчихно. Ер нь бол энэгээр хийсэн бичлэг амар тийм гэрэл гээтэй гарнаа л гэд ойлгочих хэрэгтэй. 4К-гаар бичлэг гэдэг болсон байгаа. 4К гэхээр та сайн ойлгочих магадгүй илүү нэтаршилтай. Тэгээд дээрэс нь амар том хэмжээтэй видео гарна. Тэгээд дээрэс нь 120 фреймийн
видео байдаг. 120 фрейм гэхээр энэ одоо юугаар яриад байгаа юм бэ гэж бодож байвал зүгээр дээ би одоо яг тайлбарлах чинь хаа гэх шиг удаашруулсан бичлэг хийх үед амар гоё удаашрна гэсэн үг л дээ. Одоо жишээ нь камерыг ингээд савж байгаа удаашрсан бичлэг хий л та. 120 фреймтэй бол ингэж харагдана. За нэг 30 фреймтэй ч юм уу эсвэл нэг жоохон Miyado камер бол ингэж удаашруулж харагдана. Иймэрхүү ялгаатай л гэж ойлгочих. Тэгэхгүй бол ингээд бүрэн нарийн тайлбарлах гэхээр нэг 20-30 минутын ийм ярих болчоод байна. Энэ камернаас шууд лайв хийж болно. Одоо Facebook дээр нэг од хүмүүс чинь лайв хийх нь аягүй чухал болсон юм билээ шүү дээ. Тэгэхээр Facebook-ээр энэ камертай холбоод шууд ингээд утаснасаа биш камераар лайв хийж болно. Тэгэхээр илүү амар тийм сайн чанартай гарна гэсэн үг л дээ. Тэгээ хүмүүс дээрээс нь сүүлийн үед нөгөө утаснуудыг камертай амар харьцуулдаг болсон. Харамсалтай нь утаснууд камерыг гүцэх арай болоогүй байгаа. Тэгээ дээрээс нь эн чинь ингээд юм гэрэл спич насан. Тэгээд ер нь жижиг юм гэдэг чинь амар тийм давуу талтай байд юм билээ. Тэгээд би яг одоо яг үндэ юугаа нуух уу IT story хүмүүсээс ийм гоё камер авсан байж нөгөө хямдралын талаар хэлж өгөхгүй бол муухай шүү дээ. Тэгээд хямдралын та хэд хэлчлээгээд бас нэг сүртэй сурталчилгаа болчихгүй байх. Ягаад гэвэл яг та хэдэд өөрсдөд чинь хэрэгтэй хямдрал болж их юм билүү. Тэгээд өөрсдөд чинь ашигтай ингээд гурван талд ашигтай юм явагдах юм билүү гэдгийг мэдэхгүй байна. Тэгэл энэ чинь ерөөсөө влог яг асуудал хөө маа дийлгэлээ маа инглээ. Сая 2 секунд болсон уу? Манай том камер бол бас гоё штэ ингээл дэлгээл энийгээ ягаал микээ залгаал ингээл. Тэгээ энэ дээр бас мик залгачвал бүр гоё болох байх. Энэ дээр нэг мик ордлоо тэгээд ингээд миктэй. Тэгээд би цаашдаа энэ дээр бол влог хийж эхэлнэ. Тэгээд тоглоомын видеоныхаа хажуугаар ийш тийшээ аялаад ч юм уу аялах нь жоох хаяал аялах байх л та. Ийш тийшээ яваад нөгөө дотор гоё юм юу болж байна. Тэнд очиод влог хийж магадгүй. Тэгээд миний влогийг хүлээж авал комент хийрээ. Тэгээд энэ удаагийн unboxing видео маань яг unbox гэхээсээ илүү ингээд камерын дээр дүгнэлт хийлээ. Тэгээд энэ бол нэрээ миний хувьд бол баг мөрөөдлийн камер. Тэг анх удаага хоёр камерыг зэрэг барьж үзэх гэж байна. Тэгээд энэ саарл нь бол өнгө нь бүр амар гоё ингээд тас араа болохоор ингээд камерууд ялгагддаггүй ингээд саарл болчоор бас ингээд амар ялгаатай харагддаг юм байна. Та тэнгээс хараа. Тэгээд бас зарим хүмүүс Sony-гийн нэг иймэрхүү жижиг камер байдаг бас RX гэх. Тэр бол амар сайн камер. Гэхдээ үнийн хувьд бол амар үнэтэй. Одоо хамгийн сүүлд гарсан загвар нь $1200 гэж байгаа юм заяа. Тэгвэл энэ болохоор $750. За Монгол өнгөөр нэг сая 2 биш 2 сая 100-200 байдаг. Тэгээд ингээд чанарыг харьцуулаад үзэнгүүт энэ нь баг илүү гэрэл гээтэй ялгаагүй байж ах жишээ нэ. Энэ камер бол яг үүндээ анх гарч явахдаа нөгөө автофокусны алдаатай байсан. Ингээд өөрийгөө авахгүй ингүүт өөрийнх нь царин дээр фокуслахгүй амар уддаг. Тийм болохоор нөгөө хүмүүс Sony-г илүү мэлүүгээд тэгжсэн. Тэгсэн чинь яг сарын өмнө баг сар гарахны өмнө шинэ апдейт нь гараад энэ камер фокус тал дээр ямар ч асуудалгүй болсон. Тэгээд би энэ камерыг сонгосон. Тэгээд яг үнийн хувьд бол нөгөөх нь баг 3 сая гарантай хахад саяын зөрүүтэй нэг гэж бас амар юм байгаа штэ. Тэгээд энэ удаагийн бичлэг энэ үрээд дуслаа. Дараагийн бусад бичлэгүүд болоод ревю болоод unbox хийдэг видеонуудаар эргээд болцгаая. Би нөгөө амар догтлцсон байгаа болохоор амар рэп хийж байгаа юм шиг хурд яриад тах юм. За тэгээд баяртай. Бичлэг таалагдсан бол лайка дараад тэгээд subscribe хийгээрэй. Bye.